За энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийн видеогоор хэдүүлээ юу ярилцахаар би юу ярилцахаар бэлдсэн бэ гэвэл за англи хэл дээр хэрхэн сайн бичдэг болох вэ гэсэн сэдвээр тусгайлан ярихаар шийдлээ. За тэгээд Поло чи ер нь англиар бичихэд тохирсонгүй юм уу? Ярьж байгаа мэдж байгаа юм уу гэж асууж магадгүй. За тэгэх юм бол ямар тач өмнө нь би англи хэл дээр магистрийн ажил бичсэн 3 пейпер англи хэл дээр бичиж мөн уран зохиолын Солонгост уран зохиолын хичээлээр мөн бакалаврын ажлаа бичгтээ бас тусалж зөвдгөө өгсөн гих мэт одоо зүйдэд бол гарч ирнэ. Гэхдээ ерөнхийдөө тэр талаар бол ярих гээгүй. Ерөнхийдөө бол англи хэлний бичвэрээ сайжруулахад би нэлээд удаан хугацааны замыг туулж байгаад тэгээд эцэст нь ингэж явах юм бол хэлэн дээрээ сайжрах юм байна гэж ойлгосон зүйлүүдээ нэгтгээд тэгээд ярихаар шийдсэн видео маань байна. Тэгэхээр энэ болохоор ер нь тэндээс би копи доогүй яг өөрийнхөө амьдралаас туршлагаас ингээд цуглуулж хийсэн болохоор бас арай өөр санаа байх гэж бодож байна. За тэгээ нэгдүгээр арга нь юу вэ гэх юм бол яг сайн бичдэг болохын тулд нэгдүгээр арга нь юу вэ гэх юм бол read what engrosses you, read what interests you. Буюу чиний сонирхлыг татдаг зүйлийг өөрөө олж унших хэрэгцээтэй гэсэн үг. За жишээлбэл тийм ээ. Жишээлбэл одоо миний хувьд бол энэ Sherlock Holmes номыг л би энэ YouTube дээр нэлээд олон удаа уншиж бас видео хийжсэн. Тэгэхээр та бол өмнө нь үзчихсэн хүмүүс л мэдэх бах. За чинь Sherlock Holmes энэ болохоор надад уншихад маш их таалагддаг. Хэрхэн бичсэн байдал болоод дотор нь гарч байгаа контент үйл явдал нь маш их таалагддаг. За тэгээд ерөнхийдөө би нэг номыг бол хэд удаа унших дуртай. Ганц уншаад юм дуустдаггүй. Уншин тэгээд эхлээд уншихтаа болохоор газ юу болох вэ гэж мэдмээр уншаад дуусчихдаг. Дахиад уншихтаа болох юм бол тэр одоо нөгөө зохиолч маань одоо сүүлд нь ингээд нууж исэн зүйлээ хэрхэн гаргаж байна. Хоёр хүмүүсийн хооронд нь хэрхэн яриулж байна. Тийм ээ? Тэр зүйлүүдийг бол одоо ингээд гаргахтаа ямар ур чадвар ашигласан байна гэдээ гардаг. За мөн хоёр удаа уншихтаа би ямар үг ашигласан байна гэдгийг би бас ашиглаж уншдаг. За тийм байна. Мөн та бүхэн болохоор бас заавалчгүй ийм одоо нөгөө том зузаан ном бол байх албагүй. Хэрвээ хөлтний төвшин чинь A2 ч юм уу B1 төвшөнд байх юм бол өөртөө тохирсон ийм хялбаршуулсан номуудыг уншихад ч гэсэн бас маш их одоо нөгөө англи хэл нь яагаад би ингээд бичих юм байжсэн унших юм яриад байгаа юм бэ гэхээр эхлээд бичихийн тулд толгоон дотор чинь англи одоо контент биеийн дотор чинь англи контент ороод тэрийгаараа яах нь монгол хэл рүү орчуулахгүйгээр шууд англи хэлээр уншаад түүнийгээ enjoy хийж түүндээ дуртай болж байж ич тодорхой хэмжээнд тэр дүүрээд ирэхээр би гаргаж байгаа өөр дотор орж байгаа бодол сэтгэлээ ингээд англи үгээр илэрхийлмээр байна гэсэн одоо тэр point хүртэл явна л гэсэн үг л дээ. Тийм болохоор би ингээд бичих гэжсэн эхлээд юм сонсох юм байна. Жишээлбэл энэ болохоор хүүхдэд зориулсан Tyrannosaurus, My Teacher Turns into Tyrannosaurus гэх хүүхдэд зориулсан ном. За энийг дээр гээд гарч явах нь авч ирсэн Spy Master. Tok инглишээс бол гаргаж байсан юм байлээ. Spy Master, Death Worm, за тэгээд Tomorrow гэх мэт номууд бол жишээлбэл байна. Гэтэ энэ дээр болохоор яагаад яаж юм гэхээр эдгээр бол upper intermediate, advanced төвшнийх бол эдгээр нь бол pre-intermediate, intermediate, elementary, pre-intermediate гэдэг иймэрхүү англи номын дэлгүүрүүд бол нэлээд байдаг. Ийм хэлбэршүүлсэн номууд. Тэгэхээр ер нь ямар ч төвшний хүн англиар бичдэг болёо гэх юм бол миний зөвлөгөө бол эхлээд англиар өөрийн унших дуртай тэр зүйлээ олж ав. Тийм ээ? Заавал хичээж хийж байна гэсэн мэдрэмж авахгүйгээр тэр уншаал ямар гоё юм бэ те? Ямар гоё бичээ вэ? Би
ахин их уншмаар байна гэсэн сэтгэл ерөөхдөө төртөл унших хэрэгтэй те. За энэ бол ерөөхдөө миний нэгдүгээр тип. Хоёрдугаар тип бол юу вэ гэх юм бол words. English words are your friends. За англи үгнүүдийг ерөөхдөө ингээд маш их дуурлаж, цээжлэх хэрэгцээ. Ерөөхдөө яаж ч бодсоо үгнүүд бол маш чухал. Тэгээд үгнүүдийг бол зүгээр нэг ингээд цээжлэхгүйгээр одоо жишээлбэл үгийг ингээд хараад хамгийн эхлээд юм цээжлэх зүйл бол үгний мэдээж зэрэг одоо хэрхэн дуудагддгийг цээжлэх хэрэгтэй. Жин дээр нь death гэж юм те. Death гэж үг унших та. Энэ хин хүмүүсийн хэлж чаддгүй үг нь артлын th. За тэгвэл би энийг дуудахдаа death гэж дуудах юм бол энэ бол зүгээр өдөрт мэрэл энэ бол үхэл гэсэн үг. Тэгэхээр үхэл гэж хэлж байгаа бол мэдээж үхлийг бодож хэлэх ёстой гэсэн үг тийм ээ. I like death тэгж ярихгүй. Death бол үхэл гэсэн үг. Тэгэхээр үгийг цээжилж байгаа бол цаана нь гарч байгаа утгыг нь бодонгоо энэ үгээ хэрхэн би дуугаар амьлуулж үгийг цээжлэх вэ гэдгийг ерөөдөө бодож цээжилдэг гэсэн үг. Death worm гэх юм бол одоо юу гэж вэ? Үхлийн өт гэж байгаа байхгүй юу? Чи та Dune үзчихсэн болов те? Dune-ийг ерөөдөө бодохоор тиймэрхүү үгнүүдийг ингээд бодно гэсэн үг. Тэгэхээр үгнүүдийг бол ингэж цээжлэх хэрэгтэй те. За тэгээд би бол цаашаага ингээд дамжаад жишээ нь үг гарч ирэх юм бол би ингээд холбоотой үгнүүдийг бол бас давхар цээжлэх дуртай. За жишээлбэл хэдүүлээ нэг үг харъя л да нэг хамтдаа нэг. За чинь хамгийн энгийн help гэдэг үгийг үзье л да. Help гэж үгийг болох юм бол туслах гэсэн үг тийм ээ, туслах. За тэгвэл туслах гэдгийг жишээлбэл англи хэлэнд олон янзаар хэлж болдог. За энэ дээр нь help. За нэр үгээр навъя л да help. Help гэл нэгдүгээр үг нь aid, тусламж, assist, assistance, backing, boost, lift, support гэж олон янзаар илэрхийлж болж байна. Гэхдээ эдгээр нь болохоор бүгдээрээ яг ерөнхийдөө нэг санааг хэлж байгаа ч гэсэн ямар нөхцөл ашиглахын шин ялгаатай. Жишээ нь aid гэх юм бол нэлээд help бол ерөнхийдөө бүх төвшөнд хэрэгжилж болох тусламж гэсэн. Aid гэх юм бол тусламж, хүмүүлийн байгууллагын тусламж, хүн шоконд ороод ухаан алдаа хэвтчихсэн байх юм бол түүнд first aid анхны тусламж гэж байдлаар ашигладаг. Assist гэдэг нь болохоор бас тусламж гэсэн үг. Гэхдээ ямар юугаар өөр юм бэ? Assist гэдэг нь болохоор яг нь дэмжиж туслах гэсэн үг тийм ээ. Тийм ч утгаараа assistant, personal assistant хувийн туслах гэсэн одоо нэг яг нь чухал биш. Гэхдээ хажуугаар нь тусалж дэмжих гэсэн үг ордог. Харин өөрөөр backing бол бас туслах. Гэхдээ ард дээр нь болохоор яг нь financial backing санхүүгийн тусламж backing from children, backing from parents гэх ямар нэг хүмүүсийн бас дэмжлэг тусламж санхүүгийн ерөнхийдөө тусламж ямар нэг хөрөнгөөрөө туслах гэсэн үг гарч ирдэг. Boost гэх юм бол бас тусламж гэсэн үг, бас help гэсэн үг. Тэгэхээр boost гэдэг нь юугаар ялгах юм бэ? Boost гэх юм бол яг нь өргөж өгөх. Жишээ нь Facebook-ийн boost гэдэг чинь Facebook-ийн тусламжийг авч яана гэсэн үг тийм. Ямар нэг зүйл дээрээ boost авч яана гэвэл яг нь огцом их хэмжээний одоо нөгөө яг нь тусламжийг авч яана гэсэн үг тийм. Financial boost, health boost бүх төрлийн ингэж хурдлуулах, сайжруулах гэсэн үг. Lift гэдэг нь болохоор бас тусламж тийм ээ. Give me a lift гэх нь болохоор ихэвчлэн одоо машинаараа туслах тийм ээ. Гэх мэтээр support гэвэл бас тусламж. Гэхдээ support гэдэг нь бас ямар утгатай юм бэ гэхээр доор нь ингэж твхтэж баг нь болж тийм ээ туслах. Барилга дээр бол одоо ингэж баг нь модыг болохоор support гэж хэлдэг. Гэх мэтээр одоо ингэ нэг үгийг цээжлэнгүү цаана нь болохоор 7-8 одоо адилхан илэрхийлэх утга байждаг. Гэхдээ 7-8 бол арай өөр арга янзаар ашиглагддаг. Тэгэхээр яг нь англиар сайн бичиж болъё гэх юм бол энэ нэг үгний цаана 7 үгнүүдийг ингэ хамтдан сурчингууд хэлэх гээд байгаа үгээ яг тодорхойгоор тийм ээ илэрхийлж сурна гэсэн үг. Мөн цэгээд цаашаагаа ингээд үгний түүх болоод хөгөөд явах юм бол бас их сонирхолтой. Тэгэхээр би ерөнхийдөө юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр үгийг их цээжлэх тусам чи дотор өрнөж байгаа өөрийн хэлэх гээд байгаа юм а илүү тодорхой, илүү баялгаар, илүү дэлгэрэнгүйгээр илэрхийлж чадна гэсэн үг.
тийм ээ. Тэгэхээр ялангуяа бичнэ гэдэг чинь бол ярихаас өөр яг таарсан онсон үгийг нь олж бичиж илүү утгачин тодорхой гарна гэсэн. За энэ миний 2 дугаар зөвлөгөө байлаа тий. За 3 дугаар зөвлөгөө бол юу юм бэ гэхээр study grammar books буюу одоо дүрм судлах хэрэгцээтэй. Тэ? Сайн бичдэг болыг үл дүрм судлаа. Магадгүй одоо англи хэлийг төрлөх хэлээр эзэмшсэн хүмүүс байх юм бол би бол энэ зөвлөгөө өгөөд байхгүй. Харин бид нар шиг англи хэлийг 2 дахь хэлээр 3 дахь хэлээрээ сурж байгаа хүмүүс л бол дүрмийг судлахаас өөр арга байхгүй. Тэ? Дүрмийг судална гэдэг чинь юуг судалж байгаа юм бэ гэхээр энэ өгүүлбэрийн бүтцүүдийг л судлаад байгаа гэсэн үг. За жишээ нь одоо 16 цагаас судалж байна гэдэг чинь 16 одоо өөр одоо нөгөө цаг хугацааны байрлалд одоо өөрийнхөө одоо үйл явдлыг тааруулж байна гэсэн үг. Холбоос үгийг сурж байна гэдэг чинь өөрийнхөө санаагаа төстэй санаа, эсрэг санаа, адилавтай санаа, дэмжих санаа гэх мэтэр олон янзаар илэрхийлж сурж байна гэсэн үг. Гэх мэтэр дүрм судлах тусмаа одоо ингээд бичих одоо чадвар чинь нюанс чинь ерөөдөө нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ вэ. Хамгийн сүүлд нь болохоор би ямар зөвлөгөө өгмөр байна вэ гэхээр always think about native speakers in mind. Буюу бичиж байгаа зүйл болгоно хэрв миний бичсэн зүйлийг төрлөх хэлтэн уншвал ойлгох болов уу гэж бодох хэрэгтэй гэсэн үг. Ойлгох болов гэхээс илүүгээр миний одоо бичгтээ би гаргах гэсэн санааг native speaker бүр төрлөх хэлтэн уншаад яг миний гаргах гэжсэн байдлаар нь ойлгох болов гэж үзнэ гэсэн үг. Хэрвээ ойлгохгүй бол яах вэ? Би тэгэхээр жишээлбэл яагаад би ингэж хэлж байгаа юм гэхээр бидний үзсэн англи хэл бол textbook-ос үзсэн англи хэл. Бид нарыг болохоор амьдралаасаа сураагүй англи хэл байхгүй юу? Тэгэхээр амьдралаасаа сураагүй болохоор бид нар сургуулиудад ингээд зааж өгсөн ном дээр бичигдснээр нь сурсан болохоор бид нар ингээд ямар нэг юм одоо хэлэх гингүүд жишээлбэл тий жишээлбэл teacher may I go out now гэж хэлвэл бид нар тэгж заадаг ерөөсөө ингээд багш нар чи гармаар байгаа бол teacher may I go out now энэ бол боловсон хэлбэр. Гэвч амьдрал дээр гэж хэлдэг юм уу үгүй. Амьдрал дээр sir can I go out now? Тэ sir may I use the toilet гэдэг ч юм арай өөрөөр хэлдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар болохоор яг ингэж сурсан одоо англи хэл чинь бичиж байгаа зүйл чинь native speaker-уудын хэрэглэдэг адилтай нийцж байна уу? Нийцэхгүй байх юм бол чи болохоор ер нь бол нийцүүлэхийн төлөө native speaker хэрхэн ядгийг нь ойлгож үзэх хэрэгтэй. Үүн дээр бол Google дээр ингээд native speaker ингэж бичдэг юм болов уу? Эсвэл ChatGPT дээр ингээд асуугаад үзсэнгүүд тэр чинь үгүй ээ. Natural байдал арай нөгөө амархан байдал нь бол ийм шүү гэдэг ч юм уу тийм ээ. Ялангуяа idiom гэдэг олон юм дээр бол гарч ирдэг. Тэгэхээр ерөнхийдөө эдгээр дөрвөн зүйлийг толгоон дотор ботцоход ингээд бичих юм бол тэр нь бол англиар бичих чадвар чинь бол сайжирна гэж бодож байна. Bye bye.